Феминизм. Та энэ үгийг сонсоод хамгийн эхлээд юу бодогдож байна вэ? Магадгүй хэтэрхий радикал эсвэл эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг хөдөлгөөгийг сонсож байсан уу? Энэ бичлэгээр феминизм болон гендер эрхтгч байдлын талаар ярилцгаая. Сайн байна уу? Намайг Анар Эрдэнэ гэдэг. Би энэ суугаараа хүний эрх, нийгэм толгомдож буй асуудлууд, философи гэх мэт олон зүйлийн талаар ярих байгаа. Энэ тэгээ миний хамгийн анхны бичлэг. Таалагдвал лайк болон сабскрайба дараарай. Бид патриарх буюу эрх мэдэл бүхий албан тушаалны гочлон эрэгтэйчүүд эзэлдэг нийгмийн тогтолцоонд амьдарч байгаа. Социологч Сильва Валбин патриархыг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг ноёрхож, дарлаж, мүлждэг нийгмийн бүтэц дадал зуршлын систем гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл патриарх нь нийгмийн тогтолцооны асуудал бөгөөд үүнийг өөрчлөх, эмэгтэйчүүдийн болон бүх гендрийн эрхтгч байдлыг хангах хамгийн гол хариулт нь бол феминизм юм а. Феминизм бол бүх гендрийн улс төр, эдийн засаг, хувийн болон нийгмийн тэгшэрх байдлыг дэмждэг нийгэм улс төрийн хөдөлгөөн болон үзэл сурталын хүрээ юм а. Дэлхийд даяарх феминистүүд цаг хугацаа, соёл, улс орноос хамааран шалтгаан, зорилго, санаа бодлын хувьд өөр өөр байсан ч гэсэн барууны феминист төвөгчид эмэгтэй хүний эрхийн төлөө тэмцэж байсан бүх хөдөлгөөнийг феминист хөдөлгөөн гэж авч үзэх ёстой гэж үзсэн байдаг. Феминист хөдөлгөөн нь анх эхэлсэн цагаас хойш одоо хүртэл нийт 4 уншаад буюу давалгаанд хуваарлагддаг. Феминизмын эхний давалгаа нь 19-р зууны ихэнх үе болон 20-р зууны ихэнх үед барууны орнуудад өрнөсөн феминист үйл ажиллагаа юм. Голчлон хууль эрх зүйн асуудлууд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хангахад чиглэгдсэн байв. Феминизмын эхний давалгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл төвлөрдөг гэж тодорхойлогддог. Феминизмын 20-р давалгаа нь 1960 оны ихэнх үеэс 1980 оны ихэнх үе хүртэл үргэлжилсэн бөгөөд эхний давалгааны феминизмээр тулгуурлан хэлэлцүүлгийн цар хүрээг тэлжээ. Бэлгийн амьдрал, гэр бүлийн харилцаа, ажлын байр, нөхөн үржихүй эрх, бодит тэгш бус байдал, албан ёсны хууль, эрх зүйн тэгш бус байдал зэрэг илүү өргөн хүрээний асуудлуудыг хамарсан юм. Эхний давалгааны феминизм нь ихэвчлэн албан ёсны тэгш байдлыг дэмждэг байсан бол хоёрдугаар давалгааны феминизм нь бодит тэгш байдлыг дэмждэг байв. Энэ нь нийгэм даяар патриархын буюу эрэгтэйчүүдийн давмгайлсан байгууллагууд, соёлын дадлыг шүүмжлэхэд чиглэсэн хөдөлгөөн байв. Хоёрдугаар давалгааны феминизм нь гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчингийн асуудалд анхаарлаа хандуулж, хүчингийн хямралын төвүүд болон эмэгтэйчүүдийн хорогдох байруудыг бий болгож, асран хамгаалах хууль болон гэр бүлийн салтын хуульд өөрчлөлт оруулсан юм а. Феминизмын 3 дугаар давалгаа нь 1990-ад онд эхэлсэн хөдөлгөөн. Хоёр дахь давалгааны иргэний эрхийн дэвшилд тулгуурлан 1960-аас 1970-ад онд төрсөн Generation X феминистүүд эмэгтэй хүний олон янз байдал ба хувь хүн чанарыг чухамжилж феминист байх утга учирыг өөрчлөхийг эрмэлзэж байжээ. Үүний дараа феминизмын 4-р давалгаа эхэлж 2010-ад оноос одоо хүртэл үргэлжиж байна. Энэхүү феминист хөдөлгөөн нь технологийн дэвшлийг ашиглан цахим орчны активизмаар феминизмыг түгээхэд анхаардаг. 4-р давалгаа нь бэлгийн хүч хэрхийлэл, бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийг эд зүйлс объект мэт харах, ажлын байран дахь гендрийн ялгарлан гадуурхалт зэрэг дээр анхаардаг. Мөн ЛГБТQ нийгэмлэг, олон төрлийн арьс, үндэстэн зэрэг бусад маргинал бүлгүүдийн нийгмийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн хүүсээс үл хамааран тэнцүү орлогын төлөө тэмцэж, эрэгтэй эмэгтэй гендрийн уламжлалт үүргүүдийг эсэргүүцдэг юм. Манай Монгол улс Дэлхийн эдийн засгийн форумын дэлхийн гендрийн ялгааны индексээр 148 орноос 60 дугаар байранд оржээ. Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. 2020 онд улсын хурал дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-аар бага байсан байжээ. Харин 2024 оны улсын хурлын сонгуулиар квотыг 30% болгон нэмэгдүүлж, анх удаа улсын хуралд 32 эмэгтэй гишүүн сонгогдсон байна. Үүнээс үзвэл гендрийн эрхтгч байдал нь улс төр сайжирч байгаа ч шийдвэр гаргах дээд түвшинд одоо ч хангалтгүй байгааг харуулж болно.
Манай улсад эмэгтэй хүн нэг ч удаа аймаг нийслэлийн засаг дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь шийдвэр гаргах түвшний ажилд эмэгтэйчүүдийн оролцоо тун бага байгааг харуулж байна. Эмэгтэйчүүд төрийн захиргааны доод түвшний ажил хийж байгаа бол дээшлэх тусам эмэгтэй хүний тоо цөөрдөг байна. Эрэгтэй хүмүүс илүү цалинтай хөдөлмөр хийдэг бол эмэгтэй хүмүүс адил түвшний хөдөлмөр хийсэн ч гэсэн адил цалин авдаггүй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 19%-аас 25% хүртэл бага цалин авдаг. Дээд боловсролтой эмэгтэйчүүд дээд боловсролтой эрэгтэйчүүдээс илүү байгаа ч гэсэн ажилтай байх магадлал нь 15%-аар бага байна. Бүр цаашилбал эмэгтэйчүүд хийсэн ажлынхаа төлөө нэг ч цаас авахгүй тохиолдол илбэг байдаг. Ихэнх хүрэх гэрт эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа ажил хийдэг бол ганцхан эмэгтэй хүн гэрийн ажил буюу хувцас авгаах, гэрээ цэвэрлэх, аяг тав угаах гэх мэт болон хүүхдээ харах хөдөлмөрийг хийдэг. Энэ их хөдөлмөрийг эмэгтэй хүний хийх ёстой үүрэг гэж харж үзэн жинхэнэ ажил бид хүлээж авдаггүй. Үндэсний статистикийн хороо Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын аргачлалаар 7300 гаруй эмэгтэйг гендер суурилсан хүчирхийллийн судалгаанд хамруулсанд 3 эмэгтэй тутмын нэг нь бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 4 эмэгтэй тутмын нэг нь хэнд ч чиллэлгүй чимээгүй өнгөрдөг гэж гарчээ. Хэлхийг ирмэлздэг айдас нь "Чи өөрөө ямар хувцас өмсөж байсан юм? Яаж нүрээ бутсан байсан юм? Чи өөрөө далжганаж нөхрийнхөө уурыг үргэлжсэн биз дээ? Чиний л буруу" гэх мэт хохирогчийг буруутгадаг мисогинист соёлтой холбоотой. Энэ олон хүчин зүйлсүүдээр нэмэгдээд өдөр тутмын амьдрал дээр дорд үзэгддэг. Эмэгтэйчүүдэд тавьдаг гоо зүүн хэм хэмжүүр, гендерт суурилсан үүрэг, тавигддаг шаардлагууд нь хувь хүний өөртөө итгэх итгэлийг ихээр бууруулдаг. Монголд одоо гендерийн эрхтгэж байдлыг хамгаалах зорилготой охид эмэгтэйчүүдэд урам зориг өгдөг байгууллагууд гэвэл Гүнж төв, Хөөрхөн зүрх, Монголын эмэгтэйчүүдийн сан болон эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ зэрэг байна. Эцэст нь хэлэхэд феминизм нь эрэгтэйчүүдийн эсрэг дайсан биш харин хэн нэгний хүйс болон гендерээс нь болоод дорд үздэггүй хүн бүр тэгш эрэгтэй байх, айдасгүй амьдрах нийгмийн төлөөх тэмцэл юм. Амьдарч буй нийгэм маань охид эмэгтэйчүүдэд аюулгүй тэгш ээлтэй болж чадаагүй цагт биднэрт феминизм хэрэгтэй хэвээр байх болно. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.